Тээврийн асалд өртснээ 975 Улаанбаатар хотод болсон байна. Хүүхдүүдийг хөвчлэн сургууль гэр орчмын ойролцоох замд осолд өртжээ. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн орчин хүүхдэд ээлтэй аюулгүй байх үүднээс зам тээврийн ослогоос сургууль төслийг эхлүүлж эхний ээлжинд 5 дугаар сургуулийн автозам хурд сааруулагчтай тэмдэглэгээтэй жишг сургууль боллоо. Төслийн хүрээнд хамгийн их осол гарч болзошгүйд тооцогддог өндөр эрсдэлтэй Чингэлтэй дүрэгт байрлах 5 дугаар сургуулийг сонгожээ. Учир нь хотын төвийн тус сургууль 4 замын уулзууртай хэдий ч зохицуулах гэрлэн тохиогүй. Иймээс зам тээврийн осол их гардаг эрсдэлтэй бүс юм а. Иймээс сургуулийн орчинд 2 гэрлэн тохио 62 м урттай 5 хурд сааруулагч 34 ширхэг тэмдэглэгээ 600 орчим метр хойс байрлуулан тогтжуулжээ. Мөн 6-аас 14 насны 2300 сурагчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулжээ. Энэ төслийн гол зорилго нь бол ерөнхийдөө бага насны хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдүүлэх юм зорилготой. Дараагийн нэг үндсэн хэсэг нь бол сургуулийн сурагчдад ялангуяа бага насны 5-аас доош ангийн сурагчид бол замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тэр дадал хэвшлийг сургалтуудаар төрөл бүрийн сургалтуудаар дамжуулаад олгох зорилготой юм үндсэн төсөл байгаамаа. Зам тээврийн ослын байдлыг харвал 16-аас 18 цагийн хооронд их байдаг байна. Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 40-оос 50 хүүхэд амьдсан алддаг гэх харамсалтай тоо баримт байгаа юм а. Хүүхдүүдийн зам тээврийн осол өртөх шалтгаан нь хүү амын нэгтаршил, замын зохион байгуулалт муу, хот төлөвлөлт байхгүй, мөн хүүхдийн төлөвшил, эцэгхийн буруу дадал, зуршил зэрэг олон хүчин зүйлүүдээс болж байгаа. Мөн эдгээрээс гадна хамгийн гол шалтгаан нь сургуулийн орчин аюулгүй байдал байгаа юм а. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн бүсийг аюулгүй болгон тогтжуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хичээл заах гэх мэт маш олон аргуудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлдэг. Харин манай улсад зарим арга хэмжээг авч хэрэгжүүлдэг осол өртөсний тоо төдийлөн буурахгүй байгаа юм а. Эс Улаанбаатарт байгаа 209 сургууль байна л да. Тэгээд энэ эрсдэлтэйгээд бидний 100 гаруй сургуулийн судалгаа гаргацсан байгаа. Тэгээд энэ сургуулиудынхаа ингээд 5 дугаар сургууль, сэтгэн зохицлууд 50 дугаар сургууль гэдэг ингээд бид нар алхамаар урагшлаад байна л да. Тэгээд энэ олон хүмүүсийн анхаарлыг бид нар энэ дгээр сургуулиуд руугаа чиглүүлэх юм зорилготой байгаа. Тэгэхээр 6-аас 14 насныхан маш их өртдөг. Ялангуяа өглөө хичээл суулгах 8-аас 9 цагийн хооронд орой 16-аас 18 цагийн хооронд энэ хүүхдүүдийн маань энэ зам тээврийн ослогт оргил үеийн байна. Зам тээврийн осолгүй сургууль төслийн багийнхан замын хөдөлгөөний аюулгүй байдалд хамтын оролцоо үйлдэл үүрэг хариуцлага чухал гэж үзэн Улаанбаатар хотын нийт хүн амын дунд замын хөдөлгөөний соёлыг сайжруулах, санар сэрэмжээг дээшлэх үүднээс хуртаахаас хүүхэд даянг фэйсбүүкээр дамжуулан хүргэж байна. Энэ фэйсбүүк хуудасаар дамжуулан зам тээврийн ослоос хүүхдээ хэрхэн хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Пүрэв гарагийн гэр мэдээлэл